За сайн байцгаана уу? Mongolian Astrology podcast-ийн маань 69 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Perth хотоос өөрийн эзэмшил газар дээрээ бүх хууль ёсныхын дагуу өөрийнхөө амьдрах байшингаа өөрөө барьсан уран гаартай хөдөлмөрч Монгол залуу болох Зандрагийн Алтан орж байна. Тэрээр Steel Dale Industries гэх хүнд үйлдвэрлэлийн буюу уул уурхай, газрын тос, зам гүүр болон боловсруулах томоохон үйлдвэрүүдийн төмрийн эд анги төхөөрөмжийн үйлдвэрт project manager буюу төслийн менежерээр ажилладаг байгаа. За бид хоёр өнөөдөр ажил мэргэжлийнхэн талаар ярихаас илүүтэйгээр өөрөө барьсан байшингийнхэн талаар хэрхэн байшингаа барив, ямар бичиг баримт бүрдүүлж, ямар дарааллаар барьсан, бичиг баримтынхаа тээ зөвшөөрлийг хэрхэн авав, хэрхэн хямд төсөв аргаар өөрийн амьдрах байшингаа барих уу зэрэг маш олон сонирхолтой сэдвээр өмнө нь бас манай подкаст дээр ер нь яригдаж байгаагүй сэдвүүдээр ярилцах болно. Тэгэхээр та бүхэн маань бас нааша ойртоо суугаарай. Олон хүнд өгөөжтэй сонирхолтой подкаст болно гэж найдаж байна. За сайн уу Алтаа? Сайн байна уу. За өнөөдрийн подкастт маань орж байгаад маш баярлалаа. За баярлалаа, өршөнд баярлалаа. За түрүү хэлсэнтэй бид хоёрын одоо ярилцах сэдв бол айгүй бас сонирхолтой. Хүмүүс маань тэр болгон мэдтгүү сэдв байгаа. Тэр болгон хүмүүс маань өөрөө байшингаа бариад ингэх бол айгүй хол сонсогдож байгаа байх л та. Тэгэхээр бид хоёр өнөөдрийн энэ яриагаар надад ч ихсэн айгүй сонирхолтой байгаа. Манай нөхөр бид хоёр ч ихсэн айгүй сонирхож байгаа подкаст гэхэд л одоо манай гэр бүлд айгүй хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн подкаст болж байгаа. Тэгэхээр олон ч гэр бүлөө сонсож байгаа гэж бодож байна. Тэгээд хоёулаа мэдээж яриагаа Австралид ирэхээс өмнө бас юу хийж исэн ажил төрөлтэй мэргэжлийнхэн талаар яриагаа хоёлаа эхлэе. За бид нэр Австралид гэр бүлээрээ 2019 оны яг ихээр одоо 5 жилийн өмнө ирсэн. Австралид ирэхээс өмнө би Monis Group-т ажилладаг байлаа. 15-6 жил ажиллав. Тэгээ Monis бол уул уурхай барилгын салбарын гүйцэтгэлээр ажилладаг гэсэн юм аа. Тэгээд ажлынхаа одоо хэрэг нэлээ одоо том төслүүдийг нэлээ одоо зохицуулж хариуцаж тийм ажил хийдэг байлаа. Тэр дотроос нэлээдгүй олон барилгын төслүүд бас багтаж исэн. Хоёр толгой дээр жишээлбэл одоо оюутлогын ажилчдын камп буюу ажилчдын байрыг бараг 5600 хүний тийм том объектыг барьж исэн. Тэр төслийг хариуцж исэн. Гэх мэтлэгээр төсөл одоо барилгад бол нэлээ ойрхон ажилтдаг байсан гэх юм уу та. Тэгэхээр яг уул уурхайн чиглэлээр мэрэгчлээ хүн байж тээ. Тэгэхээр Perth хот маань угаасаа уул уурхайн салбараар бол төрөлдсөн. Ер нь уул уурхайн салбарын хүмүүс их амьдардаг бах тий Perth хотод. Ер нь бол Австрали дотроо баруун Австрали маань уул уурхайгаар нэлээ илүү төлхөө хөгжсөн одоо мууж гэж би ойлгосон. Тийм ч учраас ер нь Perth-ийг бас зорж ирж исэн. Тухайн үедээ бол оюу толгойн шугамаар бол нэлээ олон барилгын компаниудтай, уул уурхайн компаниудтай холбоо тогтоосон байсан. Манайд харилцагч компаниуд маань. Тэгээд эднэртэй тэр одоо харилцагч нартай Монголд байхдаа янз бүрийн төслүүдээр үйлчлэлд явж байхад бол нэлээдгүй олон юм ярьсан. Тэгээд ажлын дараагаар тэгээд амьдрал бас судална. Одоо танаахан яадаг ийм янз бүрийн юм асуудаг байлаа. Тэгээд ихэнх нь бол Perth ер нь бол Австрали маань уурхайн одоо нийслэл capital of mining гэж ярьдаг юм байлаа. Гэж ярьдаг гэсэн. Тэгээд тийм ч учраас бас Perth-ийг бас сонгож ирж ирсэн. Тэгээд ажлын холбоос гэх юм уу та тийм амьдрал хэрэгтэй юм болохоор. Тэгэхээр 2019 онд ирж исэн юм байна. Тэгээд ер нь анх Perth-д ямар шугамаар Австралид бас ирж исэн бэ? Perth-д бол би өөрөө Curtin гэдэг сургууль мастер хийхээр ирж исэн. Тэгээд Монголд яг юм их гоё жин там байсан боловч бас гэр бүлийн уур амьсгал хүүхдүүдийн ирээдүйн тэргээд хэд хэдэн талаас төгөлт хийхэд
ер нь явсан дээр юм байна гэж бодоод тэгээд ийш тийш явах гэхээр бас хаашаа явах уу очоод юу хийх үү гэдэг маш олон том тийм асуудлууд мэдээж үүссэн тийм ээ. Тэгээд хамгийн одоо дөвт буюу ээлтэй юм уу одоо перт чинь мастер хийхэд хүүхдүүдийн сургууль өнгөө багт шигтэй. Тийм нөхдүүдийг судалж байгаа бид нэр перт руу ирж ирсэн. Тэгээд 2 жилийн хугацаанд Cortent өсөлтийн удирдлага буюу project management мастер хийсэндээ. Тэгээд тэрнээс хойш энд ажиллаад ингээд байж байна да. За хоёлоо одоо яг хийж байгаа ажлынхаа талаар хоёлоос нэг хүмүүстэй яри байшин руу орохоос өмнө тий. Би бүр За өнөөдрийн байдлаар бол би Steel Dell Industries гэдэг компанид project manager ажилладаг. Манай компани 42-3 жилийн настай тийм компани байгаамаа. Австралийн хүнд үйлдвэрлэлийн уулуурхайн салбарт нэлээд хүчтэй үздэг. Англиар бол steel fabrication гэдэг бизнес хийж байгаа. Тэгээд нэлээд томоохон төслүүд рүү манай хортсон байгаа. 50 орчим хүнтэй доктор инженерүүд багтсан байна. Хангамжийнхан, борлуулалтынхан, за тийм мэдээж шопынхан хүмүүс багтсан байгаа. Шопт бол одоо бас нэг 35 тагнуурчин фабри бойлер мейкер welder гэдэг нэрэлтүүд авсан байгаа. Манай дийлэнх одоо зах зээл маань юу гэхээр замгүүрийн одоо хэв хашмал гэдэг. За уулуурхайн салбар руу нэлээд том төхөөрөмжүүдийн эд ангиудыг үйлдвэрлэдэг. За мэдээж бүх юм төмрөөр хийгдэж байгаа. Тэгэхээр хийгдэж байгаа одоо эд зүйлс маань за нэг дунджаар нэг 7-8 тонн гэнтэй ийм л одоо том төмрөн хийх юм уу та тий Монголоор шаардлага хоёрт яриаг сануу яриад тагшаа байна. Зүгээр. Тэгэлгүй яг юу ер нь бас манай подкастаар орж ирсэн да пертэд том машин төхөөрөмжүүдийн нөгөө том дугуйнд нь хийдэг юм гинжийн бас хийдэг үйлдвэрлэдэг бас үйлдвэрт ажилдаг бас нэг залуу орсон байгаа. Тэгээд бас ер нь бол манай пертэс маань ер нь их том үйлдвэрүүдэд бас тэ томоохон ажил хийж байгаа Монгол залуучууд маань бас их байдгийн байна. Ихч байдаг баах. Тийш үү. Ер нь нэлээ одоо зөвхөн Австрал гэхгүй дэлхийд нэр төрсэн хэдэн компаниуд манай Монгол сайхан залуучууд ажиллаж байгаа шүү. Тэрний нэг нь манай алтаа байгаа. Тийм байна. За бас нэг асуулт байна. За оюутан байхдаа мэдээж Кортэд гурж ирээд магистртаа сурж явах хугацаанд ямар ажил хийж байв? Ер нь хүмүүсийн маань ихэнх асуулт нь сонсогч нарын асуулт нь үе очих юм бол ямар ажил болох юм болоо перт ямар шүү хот болоо ажлын олдоц хэр байд юм болоо оюутан байхад ямар ажил олдох уу яах вэ хүү гэсэн асуултууд бас гарч ирдэг л дээ. Тэгэхээр оюутан байх үедээ ер нь ямар ажил төрөл хийж байв? За оюутан байхад бол маш олон төрлийн ажил хийсэн. Эхний жил бол яг би Манисаас шууд бас гараагүй зөвлөхөөр нэлээд баг жил гаруй ажилласан баг. Тэр хугацаанд бас нэлээд тийм амьдрал их уужуу тайван байлаа. Нэг тэгж амар их ажил хөөцөлж байгаагүй. Тэр цаанасаа нөгөө ажилд ордохтой юм болохоор. Тэгтээ бас тодорхой хэмжээгээр эхэндээ бол мэдээж яг сайхан гоё орнд ирсэн далайраг дээр ерөөхдөө цагаа өчөөгөө ингээд байж байгаа бид нэр гэр бүлээрээ дуунаал паркер гэсэн. Тэгээд хэсэг тэгж байж байгаад ер нь бас хүн ч бас уйдт юм байна. Тэгээд би ажил хийхээсээ илүү волонтер хийсэн. Бас энэ хүмүүс ер нь яаж амьдрдгийг ямар хүмүүс байдгийг гэдэг талаас нь судлаа. Амьдралын ер нь үзий барийг гэсэн үднээс волонтер хийсэн. Волонтер хийхдээ одоо энэ манай энэ одоо community group байдаг гэсэн Facebook дээр. Тэгээ би тэрэн дээр зүгээр зар тавиал за ингээд гэр орон чи хийх юм байвал
хэлээрээ би тусаад өгөө гэж. Миний угаас хобби угаас би мужааны хоббитэй модоор юм хийх. За байрны дотор засвар энэ төргээд ер нь юм хийх дуртай өөрөө. Тэгээд тийм зар тавиал. Тэгээд нэлээ хэсэг баг 6 7 сар шипо волонтер хийсэн. Ойр хавийнхаа эмээ өвн тусдаал гэр орон гардны жоох янзлж өгөөл сүлдэрсэн хугарсан тэр 50 мавлын засдаг ч юм уу те. Тийм маш жижиг ажлуудыг ингээ хийждэг ш. Тэгэл өнөө хэд баярлал чи ямар шана хүн бэ? Үнгүй юм хийж байгаа чи ямар үнэтэй штэ гэх. Handyman service хийгээд байгаа юм л дүнгээ татчихсан тий. Тэгээд нэг хэсэг тийм хийдэг байсан. Тэгсэн чинь тэрийг хийжээд нэг хүн холбогдоод community одоо настачуудын юу гэдэг шүү дээ. Одоо асуумжийн газар цаашин тэр retirement нэг тийм village нэдэд шүү дээ. Тинчнээс холбогдоод чи ингээд волонтер хийдэг юм байна. Энэ чинь Facebook-аас хараад байгаа шүү дээ намайг. Тэгээд чиний манай энэ төв дээр ирээд нэг жоохон юм хийгээд өгөх. Бид нар мөнгө төгрөг чинь төлөө барьяа гэдэг. Тэгээ нэг мэдсэн тэр village-ийн maintenance-ийн хийдэг болсон явж исэн нэг хэсэгтэй. Тэгээд нөгөө Facebook-аар нөгөө хүмүүстэй туссан хийврэл ингээд хажуугаар нь жижиг сайжрын gardening marketing гэдэг нөгөө нэг village-тэй нэг хааж чад part time өөрөө тийм чинь тийм ээ. Тэгээ байж нэг орос хүн холбогдоод би өөрөө бас унган орос хэлтэй орос сургуулийг төгссөн. Оросуудын групп дээр нэг тавар холбогдоод хөш би нэг засвар хийдэг бодог хийдэг хүн painting. Тэгээд чи натаа нэг жоо ажиллахгүй мó гэдэг. Тэгээд нөө тэгээд нөгөө нөхөртөө чинь бас нэг хэдэн сар ажиллаад тэгээд хоорондоо бас тэр яг нарийн ширийн будгийн ажиллагч бас ингээд сурчж байгаа юм байна. Бас надад бол маш хэрэгтэй. Одоо сайн хоёрын үндсэн сэдвтэ ороход бол надад бол маш хэрэгтэй болсон байрныхаа будаг замаас хийх тийм ээ. За тэгээд тэр нөхөртөө ингээд ажиллаж бас нэг өөр нөхөр холбогдоод нэг жижигхэн галтгооны үйлдвэртэй галтгоо үйлдвэрлэдэг тавилганы. Тэр нөхөр маань холбогдоо бас нэг орс нөхөр чи ингээд надтай нэг мужаа хийхгүй мүү гэдэг. Тэгээд тэгээд нөгөө мужааны бас хийгээ. Тэгээ бас тодорхой хэмжээгээр нэг одоо миний одоо хобби байсан нэг чинь ингээд бүр ингээд мэрэгжлийн төвшөнд ажиж хийгээд өгөхөр чад өөр мэдээж. Тэгээд тэр хүнээс ч бас их олон фурсаад авсан тий. Тэгээ мужааны тодорхой хэмжээний мэдлэгтэй бодгчны нэг тодорхой хэмжээний нэг мэдлэгтэй тусдагтай болоод тэгээ байж манай энэ хэд Сиднейгээс нэлээ одоо төмрийн нөгөө хийдэг залуучууд ирсэн. Тэгээд тэднэртэйгээ танилцаад тэгээд нэг бас нэг хэсэг төмөр хийсэн. За тэгээ хажуугаар нэг gardening, lawn mowing гэдэг янз бүрийн юм хийсэн дээ. Тэгжээд сургууль маань дуусаад тэгээ яг нөгөө үндсэн ажил руугаа давхиж ороод тэгээд Монголд багт оюу толгойд ажиллаж байхдаа энэ Австрали ялангуяа Морь Австрали энэ тийм хүчтэй том барилгын компанитай би өөрөө танилцсан байсан. Тэгээд ийшээрээ нөөтэй холбоо бариад нөөд за чи юусаа сургуулаа төгсөөл шууд холбогдсон юм шүү гэх. За би тэгээд сургуулаач төгссөн нөгөө өдрөгөөч ярьдаа тэгээд за тэгвэл одоо ажилд орё гэх. Тэгээд ажилд орж ирсэн. Оо ямар энэ төслөх ажил. Тэгээ нэгэсэндээ яг өөрөө тийм одоо ажил хайж байгаагүй ажил өөрөө олчтой юм байлээ гэж санаа. Сонирхолтой. Тэгээд сууж нэг хүн уцтаад биш нэг юм хийгээд биш тийм хийгээд гэж. Тэгээд ажил өөрөө нэр би олцсон шүү дээ гэж санаа. Тэгээд тэр үед ч тийм бас хүн чих цөөтэй байлаа. Ковидын өмнөх үе шүү дээ тийм ээ. Тэгэхэд бол энэ перт зүгээс хүн айгуу цөөтэй. Ер нь ажил хүчин олдохгүй тал руугаа тийм байсан. Тэгээд ер нь тэгээд юм хамархан унтчихсан болов. Тийм байсан да. Гэхдээ тэгтээ ер нь сайн үйлийг хийгээд волонтер хийгээд ингээ явж байгаа хүний угаасаа ажил үлсэн ч сайн бүтдэг баг туу. Яг ингээ харахад бол айгүй тэр хүн өөрөө цуцтаад ингээл ажилд орсон ажлаа сургуулаа төгсөөл шууд ингээл ажилд ороод гэл ингээл
бүх зүйл ингээ гоё дардан болдгийг бас нэг жишээ харагдаж штэ. Би бол тэгж л бодож байна. Магадгүй. Тийм магадгүй. Тэгээс тэр болгон хүн болол тэгж үнгүү илүүдээ гарсан цаг байгаа ш үнгүү тэгж хийж өгөөл яг түрүүчийн тэр эмээ өвөнөр хэлсэн үг шиг яг л үе ээж тэг үнгүү хийж болж байгаа юм энэ чинь айгүй үнэтэй ажил ш тэгээд тэгдэг нь яг үнэн л дээ. Тэгээ ер нь манай Алтагийн маань бас хобби чинь өөрөө бас интерьер экстрээр ер нь дизайн тал руугаа тавилга модон идэл гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд тэгтээ бас тгийж сонирхож хийж исэн мэт дээ тий. Тэгвэл энд ирээд бол сураагүй шүү. Тийм би Монгол бүр хар багасаад тийм одоо гараар юм хийх хоббитэй янз бүрийн юм хийдэг гэсэн бүр жоохносоо тэгээ би ч өөр эмээ өвтэй амьдардаг байсан тэгээ дөрвөлээ тэгээ жоохон том болох тусам нөгөө зариг ороод тэгээд за ядаж нэг өөрөө байгаа өрөөгөө нэг янз чий гэдэг бодож ирүүлээ янз бүрийн юм хийгээд нэг тэр ч одоо бас амьдрал бас тийм хэцүү байсан бас тийм сайнгүйч байсан баг. Тэгээд аль юмхнаар ингээд хийчих санаатай тийм ээ. Тэгээд янз бүрийн юм хийж ихтэй байсан. Би нэг 8 дугаар ангид дөө та 9 дугаар ангид байхад баг анхныхаа бүтэн засвар өөрөө хийжсэн баг. Имэдээ одоо нэг имэдээ нэг сюрприз байх гэдэг имээг амралтанд явуулчихад имэдээ нэг гастогоог нэг гоё болгож өгдөө. Тэгээ гастогоог нь гоё болгож өгчөөд тэгэж манаас нэг анхаар коридор нэг юм байна. За коридорд авчиг. Коридорыг хийчихээ. Тэгээ харсан чинь коридор хажууд тийш хоёр тишээ байдаг. Баан жарлантай. Тэр маань муу харагдаад. Тэгээд тэр баан жарлан руу ороод тэрийг нэг янзчаар жижиг өрөө муу харагдаад. Гастогоо нэг хийчихсэн баг зунжингаа нэг нотсон юм аа. Тэгээд яавс нэг гэрээ ахныхаа нэг тасрыг хийжсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь бол энэ модтой идэл тэгээ аль болох одоо амьдарч байгаа орон гэрээ гоё болгох тийм ээ. Тэрийг одоо юмхнаар маш материалаар машингийнээр тэгээ цэвхнээр гоё ингээд юм өнгө өдмжтэй ч юм уу тэгээ яаж хийж болох вэ гэдэг талаас айгүй бодож хийдэг байлаа. Тэгээ ихнэстэйгээ бас Монголд байхдаа бид хоёр энэ өвлөвлөхийн тодорхой хэмжээний нэг бизнес бас хийдэг гэсэн хуучин байшаа аваад тэрийг басаад тэгэл тэр утгаараа яг энэ хобби чинь бас ингээд нэг бодлоо бас одоо ажил юм уу та тий хобби ажил тасалсан нэг тийм сонирхолтой. Тэгээ хобби маань ерөнхийдөө нэг ургаж явж одоо хөгжиж явсараад нэг ажил талруугаар болж хоёрчих шиг л боллоо. Яг хоо тэгэд манай нөхөр бас айгүй тийм хоббитай. Тэгээд бид хоёр нэг жижигхэн байшин бас барьж исэн. Тэгээ бас одоо энд ч гэсэн нэг юутай түрээсийн байртай тэрийг бас өөртөө айгүй гоё янзлсан л да. Тэгээд тэр чинь яг эхний удаа тэгэл манай хүн чинь бэлтаамалтайгаа өөрөө ингээл YouTube-ээс харж байгаа л YouTube багшаараа л тийм шүү дээ. Бүхэл YouTube дээр нь тэгэл нөгөөдгөө хараад тэгэл бүх юм ёстойгоо хийх гээл тэгэл би чинь бас будах шуунх дээр ханы будаг мөнхрөөш одоо тэр эхлээл айгу эхний өрөө жоохон онцгүй байсан бол дараагийнх нь өрөөрүүд нь боломжтой болоод тэг айгу дажгүй болоод тэгээд байн маань айгу гоё нөгөө фристенд байн эдэр аваад баат эдэр авч тавиал айгу гоё та тэгээ хүн чинь бас ингээ айгу юу дүрдэг юм байна л да. Үгүй эн чинь айгу бас тэгээ дараа нь хийсэн зүйлээ харахаар ч өмнө бас гоё харагдаж байгаа юм чинь. Тэгээ бас тийм шүү дээ. Бас айгу кайфтай тий. Энийг ч ингээ хийлээ шүү дээ. Тэгээ бас алтайгаа олж байгаа. Тэрийг ч бас ингээ өөр хүүхдүүд маань бас харна. Тэгээ хүүхдүүдтэй хамтарч хийн. Тэгээ бас хүүхдүүдийн толгой нь бас тодорхой хэмжээний юм үдчихэж байгаа гэдэг үү. Автор ингээ юм хийчихсэн шүү гэдэг тийм ээ. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр айгүй сонирхол нэгтэй гэр бүл санагдсан, айгүй гоё санагдсан. Тэгээд сурах юм их байгаа. Цаашдаа холбоотойч байх болно гэж бодож байгаа. Алтайхаа гэр бүлтэй. Мэдээч тий. Танилцаад. Яа гэж. Найзлах бол яа. Магадгүй танах одоо манад аялаар ирдэг ч юм уу тийм ээ.
Танах манахаар аялаар ирдэг юм уу гэл гэх мэт ч. Яа, хоёлоо тэгээ Мгм. подкастын дараа ярилцсанаа. За одоо хоёлоо байшин За газарсан талаараа хоёлоо яриагаа эхэлнэ. За энэ за мэдээж айгүй том сэдв ээ. Хоёлоо бол өнөөдөр бол хүмүүстээ товчхон мэдээллүүдээ өгөөд замын гаргаж өгөөд ийм юм байдгийн биш үү гэдгийг нүдийг нээж өгөх одоо төдий мгм. ийм бас мэдээлэл өгөөд мэдээж энэ бол олон цагийн яриа болох байх. Тэгэхээр мэдээж сонирхсан хүмүүс маань алтаатай маань бас араар нь холбогдоод мэдээлэл авч болно гэж хэлсэн тийм ээ алтаа маань. Тэг болноо бол ер нь хүмүүс нэлээд холбогдсон юм уу тий. Тэгээд яах вэ ихөө би бол хэвэж өгөхгүй цаг гаргаад тусах Мгм. болох одоо бүхэл боломжоор тусах юм уу. Мгм. Тэгээд танаа тоотгүй холбогдорой. Мгм. За тийм байна. Баярлалаа. Тэгээ байшин барих за зөвшөөрлөө хаанаас яаж авах уу, яаж авах уу? Ер нь юунаас эхэлдгийг тэр consul permission одоо за эднээс ойлоо тэгэл эхлэе да. За байшин барих та өөрөө сайн хэлсэн маш том сэдв тийм ээ. Тэгэхээр товчлоо аль болох товчлоо л ярий гэхдээ тэгж болох нь бүтгэн үг хоёул харъя. За байшин барина гэдэг маань одоо маш олон зүйлээс хамаарна. За нэгдүгээр хамгийн түрүүнд хэлэх юм бол аа, одоо та өөрөө ямар виз дээр байгаагаас шалтгаалаад таны худалдаж авах одоо газар маань өөр ийм шаардлагатай болж хувирд юм аа. Мгм. За Австралид бол заавал байнга оршин суугч болохгүйгээр байшин бол худалдаж авах боломжтой. Тэгэхдээ тэрний зорилгууд нь өөр өөр. За жишээлбэл оюутны виз дээр байгаа одоо монголчууд маань ихэнх нь бол оюутны виз дээр байдаг. Оюутны виз дээр хуучин байшин бол худалдаж авч болдог. Тэрэндээ заавал өөрөө амьдрна. Тэрийг түрээсэлж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй гэдээ маш олон одоо хязгаартай байдаг юм аа. Тэгээд оюутны виз дууслаа та энэ байрыг заавал дараад явах хэрэгтэй гэсэн тийм шаардлагатай. За хуучин байшин мэдээж бид нэр худалдаж аваад хуучин байшин яг ярьж байгаа гэхээр мэдээж шинийг бодвол арай хямд бага өртөгтэй тийм ээ. Ихэнх хотуудад хуучин байшин маань илүү том газартай байдаг. Тийм учраас хуучин байшин гэж ярьж байгаа. Хэн байшин бол одоо ямар ч виз дээр ямар ч хүн худалдаж авах тэрэндээ тэгтээ зөвхөн одоо түрээслэх хөрөнгө оруулалтын чанартай ийм худалдаа авах гэж болд юм аа. За бидний тохиолдолд бол бид нар оюутнаас нөгөө 485 шилж яг тэр үед тохиолдсон ковид ч тэр үед болсон бид нар нэг шинэ бридж виз дээр байсан. Тэгэхээр хуучин байшин худалдаж авах гэхээр нөгөө амьдарч болохгүй заавал хөрөнгө оруулалтын чанараар ингээд чанартайгаар ийм газар хуучин байшин худалдаж авах боломж бүрдсэн байсан. Тэгээ бид нар хуучин байшин худалдаж авахдаа хөрөнгө оруулалтын чанартай ийм одоо зорилготой худалдаа авалт хийх юм бол заавал тэр байшнаас гадна дахиж тэр байшинтай дүүцэх хэмжээний хоёр дахь байшин барих үүрэгтэй болдог байхгүй. Тэгээ бидний хувьд бол худалдаж авсан байшин маань 1952 3 онд баригдсан маш дээр үе байшин. Баг 70 гаруй жил болсон байшин. Тэр маань өөрөө жижигхэн байшин барьсан. Тэгээд тэр газар дээр нь заавал үүргийн дагуу бид нар өөр дахиж нэг байшин байх юм үүрэгтэйгээр ийм нөхцөлтэйгээр байраа авч ирсэн юм аа. За тэр тухайн худалдаж авж байгаа байрны эсвэл газрын одоо код гэж байдیں۔ Residential code. Тэр нь одоо 10, 20, 30, 50, 60 гэдэг янз бүрийн кодтай. Тэгээд байрныхаа одоо тэр байршлаасаа шалтгаалаад тэр бүсчлээсээ шалтгаалаад тухайн худалдаж авж байгаа байрны одоо талбай одоо газрын талбаанаас шалтгаалаад тэр газар дээр юу барьж болох уу, барьж болохгүй юу гэдгийг тод ингээд дагаад өгчтэй. За манай эргээд би одоо бүх юм манай байрны жишээн дээр ярьсан. Манай байшин бол байр маань өөрөө R20 гэсэн кодтай 800 квадрат метр газартай тийм байшин байсан. Тэгээд сайн хэлсэнчлээ бид нар заавал ардан дахиад нэг байшин байх үүрэгтэй байсан болохоор хүссэн үсээгүй байшингаа байхаар болсон юм аа. Тэгээд ар хаштай
800 квадраттай газартай энэ байшин дээр ямар байшин барьж болох вэ гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр тухайн мужийн тухайн одоо конслоос шалтгаалаад зөвшөөрлүүд нь бас яг ямар том овртой 2 давхар уу 1 давхар уу 100 квадрат уу 200 квадрат уу бүх тэр юунууд нь тухайн конслоос шалтгаалаад өөр өөр байдаг. Тэгээ манай конслын хувьд бол бид нар бол одоо давхар байшин байхдаа granny flat гэдэг буюу одоо ээж аав нарт зориулсан, эмээ өвөө нарт зориулсан одоо асран хамгаалалтанд байгаа хүмүүс гэх юм уу та тий зориулж юм байшин барьж болдгийм байлаа. Тэгээд манай конслын хувьд бол бид нар Belmont City-д хаяад манай конслын одоо юугаар бол заавар зүйлгээр бол 800 квадраттай газар дээр R20 бүс байгаа тохиолдолд 100 квадрат ийм granny flat барьж болно. Тэр нэгээс нэг давхар байх хэвээр 2 давхар байж болохгүй. Тийм одоо ингээд зөвшөөрлүүд араагаас ингээд цууж гарч иж байна л да. Тэгээд тэрийг тодорхой хэмжээний зөвшөөрлүүд хэрэгтэй таны сайн асуусан тийм. Зөвшөөрлүүд нь ямар зөвшөөрлүүд байх вэ гэвэл consul's planning approval буюу одоо төлөвлөлтийн зөвшөөрөл авна. Төлөвлөлтийн зөвшөөрөл гарсны дараа яг барилгын юугаа авна, зөвшөөрөл авна. Энэ бүгд маань бүх зөвшөөрлүүд маань бас юунд дээр үндэслэж байгаа. Хүнээр бариулж гэнэ үү, өөрөө барьж гэнэ үү. Тэгээд билдээр бариулах юм бол тухайн билдер маань өөрөө тодорхой хэмжээний өөрийн асан license number одоо юу гэдэг тийм тодорхой хэмжээний мэдээлэл өгөх ёстой. Тэрнээс гадна тэр билдер маань өөрөө яг тухайн объект дээр байх барилгынхаа иншуренсийн буюу даатгалыг хийгдсэн байх хэрэгтэй. За тэгээ ингээд билдерийг хөөгөөд ингээд явах гэхээр билдрүүд маань маш үнэтэй. Хоёрдугаарт айгүй удаан барьж байна. Одоо манай проект бол нэг байшин их л хурдан барьлаа гэхэд за нэг жил хагас 2 жил болж байна. Тэгээд бид нар сайн судлаад ингээд үтсэн өөрөө бас барьж болдгийм байна гэсэн гарц гарлаа. За тэр ингээд судлаад үзэхээр хүн өөрийнхөө эзэмшил газар дээрээ 7 жилийн нэг удаа байшин барьж болдгийм байна. Тэгээд owner builder license гэж авдаг юм байна. За тэр ингээд сайн судлаад үзэхэд юу вэ гэхээр монголчууд маань аягүй сайн мэдж байгаа. Ялангуяа одоо энэ төмрийн ажил хийж байгаа залуучууд маань сайн мэдж байгаа. White card гэж safety нөгөө карт аюулгүй ажиллагааны дүрм зааварчилгааг одоо сурсан байх хэрэгтэй гэдэг юм white card гэдэг. Тэрийг авах хэрэгтэй. Хоёрдугаарт owner builder юм онлайн курснууд байдаг юм байлаа. Тэрийг төгссөн байх хэрэгтэй. Тэр курснууд нь бол нэг хүнтэй өд биш, 200-300 долларын үнэтэй. За нэг үсрээл нэг хагас өдрийн онлайн курс гэдэг юм аа. За ийм хоёр юмыг төгссөн лайсенсыг авсан байгаа тохиолдолд одоо манай можийн хувьд бол баруун Австралийн уулуурхайн яам руу хандаад зөвшөөрлөө авдаг юм байна. Owner builder license авдаг юм байна. За ингээд owner builder license авсны дараа би өөрөө юу хийж болох вэ гэвэл нэгсэндээ энэ байшин тэр чигээр нь одоо байх боломжтой болж байгаа. Гэхдээ цахилгаан, сан, газ холбогдлуудыг зөвхөн мэргэжлийн давхар одоо яг нөгөө зөвшөөрлөлттэй компаниар хийх ёстой. Бусад бүх ажлыг бол одоо би өөрөө даагаад өөрөө хариуцаад ингээд хийх боломжтой болчих жоохгүй. За тэгээд нэг асуулт оруулж ирнэ. За сая тэгэхээр electricity plumber за тэр 3 хүнээс яг мэргэжлийн лайсенстай хүмүүсээр холболт хийлгүүллээ. Тэгэхдээ яг байшингаа бариад дууслаа гэхэд одоо за яг онлайнарсаар owner builder license авсан боловч тэгээд тэр чинь мэдээж яг ингээ frame одоо юу гэдгийг яг байшин барих яг тэр байшин бариад дуусан тохиолдолд бас тэрний бас нэг лайсенстай хүний permission гэдэг юм уу тийм юу одоо permission яг тэр тийм юм ин одоо яг танай консул чинь нэхгүй юу одоо жишээлбэл яг зүгээр онлайнаар л тэр хагас өдрийн сургалтанд суугаал тэр бүх хаана нөгөө сая би хэлсэн шүү дээ нөгөө тэр онлайн курсыг сурлаа. Тэр white card-ыг авлаа. Тэгээд тэр энэ хоёрыг хавсруулаад манай можийн хувьд бол уулуурхай яам руу
хүсэлтэд явуулдаг. Тэгээд тэр уул уурхай яам маань энэ license одоо юу онлайн курс төгсснийг тэгээд тэр white card авсны эсхийг шалгаад тэгээд юу хийх гээд байгаасаа шалтгаалаад уул уурхай яам маань одоо алтан гэдэг хүнд өөрийнхөө байшин байх тэр license-ийн builder license-ийн адил нэг удаа өгчөж байгаа байхгүй. Нэг удаагийн л одоо license нэг байшин байх license өгчөж байгаа байхгүй. Тэгээд тэрийг авсны дараа одоо надад энэ байшин барих эрх маань үүсэж байгаа байхгүй. Тэгээд консулын хувьд бол мэдээж энэ owner builder license авсан байх хэрэгтэй. Хоёрдугаар консулын хувьд өгж байгаа хоёр зөвшөөрөл маань юунд тулгуур байгаа гэхээр миний owner builder license-аас гэхээсээ илүү миний одоо submit хийж байгаа зурган дээрээс л бүх дүгнэлтээ гаргачихж байгаа. Тэгэхээр зураг маань тухайн байшингийн зураг маань маш наривчлалтай байгаа. Бетон хийцэн юу зураг гарна. Ямар юмар хийж байгаа тоосох юм уу, юугаар хийх. Тэрний одоо барилгын өөрийнх нь зураг байна. За цахилгааны монтажны зураг байна. Сангийн монтажны зураг байна гэх мэтлэн одоо хэд хэдэн зургууд байгаа. Эдгээр нь өөрөө консулаар шалгуулж болно. Консул аппрув өгнө. Эсвэл 3 дахь одоо шалгадаг инженерээр шалгуулж болно. Тэгээд консул руу өгөхөд тэр инженер маань өөрөө итгэмжлсэн тийм инженер хэрэг байгаа бол тэр маань консулын өмнөөс шалгаад өгчдөг байхгүй. Тэгээд энэ одоо owner builder license тэгээд тэр яг нөгөө инженерийн гацсан инженерийн бүх одоо юун дээр зурган дээр үндэслээд консул маань аюугаа өгнө. Зөвшөөрлөг өгнө. Гэхдээ өгөөд хамгийн гол одоо энд нэг чухал юм байгаа. Энэ байшинг Австралийн кодын одоо Австралийн стандартын дагуу барих үүрэг надад тавьж байгаа байхгүй. Би тийм одоо стандарт нийцсэн байшин барих үүрэгтэй. Тэгээд байна. Эцэндээ бол. Тэрийг энэ тэр тухайн инженер буюу консул өөртөө ирээ шалгаад permission өгч гэнэ штэ. Тий. Консул маань барилгын талбай дээр бол ирэхгүй. Хин ирнэ. Цахилгааных нь ирнэ. Цахилгааны одоо манай хувьд ч одоо power WA power гэдэг одоо яг нөгөө агент компани юу газар тийм ээ. Тэгээд Ethico буюу одоо газыг хариуцсан юунууд ирнэ. Инженерүүд ирнэ. Тэгээд тэд нар маань тэр монтажийг, газ монтажийг, усны монтажийг, газ монтажийг тэд нар шалгана. Консул биш. Гэхдээ угаасаа тэр үйлдэлийг бол угаасаа мэрэгжлийн хүмүүсээр хийлгэн штэ тэр гурыг бол тийм. Тийм. Тэгэхээр хүмүүс маань гайхчихж магадгүй алтаа маань пертэд амьдртай юм чинь пертийн л хуйлт юм байх гэж бодож байгаа. Тэгэхээр бусад мужуудад хамааралтай юу, Австралид даяар хамааралтай юу? Owner builder энэ зарчим маань бусад бүх мужуудад яг эрх тэгш үйлчлэн. Гэхдээ тухайн одоо мужи маань өөрийн гэсэн хуультай, барилгын хуультай. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрчлөлт одоо мужаасаа шалтгаалаад өөрчлөлт орж магадгүй. Би тэрийг үл сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол энэ нийт одоо асуудлыг ингээд бодлоход бол ер нь бол муж болгоно owner builder license авч болдсон байлээ. Манай нөхөр бас сонирхоогүй яг owner builder license бас авч болдог байгаа. Викторигийн мужид. Магадгүй одоо ганц хоёр шаардлага нь өөр байж магадгүй те. Эсвэл одоо үүрэг нь хариуцлагын хувьд өөр байж магадгүй. Манай мужийн хувьд бол ер нь бусдыг бодвол арай нэг юм бие даасан гэх юм уу да гэж би анзаарсан юм дээр. Тэгээд арай хүн суртал багтай надад санагдсан. Консулттай ч гэсэн ингээд харьцаад айгүй хүн суртал багтай. Ер нь бол аль болох туслахыг хичээсэн. Яах вэ гэдэг аль болох юмыг тайлбарлая. Тэгээ би энэ байшингаа барихаас өмнө бол одоо консулт хамгийн нэн төрөнд очиж уулзсан. Консулын одоо яг энэ барилгыг хариуцсан алба байгаа. Тэгээд planner and building
департамент гэх. Тэгээд тэдний бүх супервайзертай уулзаад планерынхантай планертай, билдерийнхэнтэй бол билдрийн одоо офисертай уулзаад за би нэг ийм их юм байх чинь, тийм их юм байх чинь гэдэг зөвлөгөө авахд бид нар айгүй тийм туслах бүх юм тайлбарлах одоо имэлцэлтэй одоо их таалагдсан. Тийм байна тий. Би сая юу ярьчлаа. Тийм яг нэг консул болгон өөр. Одоо жишээлбэл Виктория дүүрэгдэхэд чинь олон консулууд байгаа тий. Гэхээр ч одоо манайхаар одоо за хороо маягийн юм уу да. Манайхаар бол дүүргэлтэй. Дүүрэг үү. Монголоор бол дүүргийн тийм юу байхгүй юу? Дүүргийнх нь одоо сабурбасаа шалтгаалаад тий. Дүүргийн яд мэдээж нөгөө нэг шаардлага нь бол өөр байгаа. Жишээлбэл одоо яг манай амьдарч байгаа хотод гэхэд одоо яг бидний амьдарч байгаа газар бол байшин барах эрх өгөхгүй гэж байгаа. За түрээсийн байгаа газар маань буюу адилхан нэг хоттой хэрнээ дотроос дахиад ингээд нэг жоохон локейшнороо арай нэг өөр левел байгаад тах шиг байна л та. Тэгсэн түрээсийн байр байгаа газарт бол granny house буюу эсвэл хажууд нь unit town house барих эрх permission өгөх боломжтой газар. Тэгэхээр та хэрүү сонирхож байгаа бол өөрийнхөө амьдарч байгаа консулаас ороод за ийм би энд амьдарч байгаа миний би энэ газар дээр ингэсэн гэд асуугаад ороод үзээрэй. Тэгэхээр консул болгон өөр зүйл хэлнэ. Дээрээс нь нөгөө бүр тэр хот дотроо дахиад өөр бас локейшнараа бас өөр хууль дүрмтэй байгаа шүү. Тэрийг манайхан бас зөв наадах зайгүй зөв. Ер нь хамгийн түрүүнд хүнээрээ бариулах гэж байна уу, компаниараа бариулах гэж байна уу, өөрөө барих гэж байна уу, тэрээс үл хамааран хамгийн түрүүнд косттойгоо ер нь уулзах хэрэгтэй. Ер нь уцаар яриад цаг авах юм аа гэж тэгэл эдгээр бол айгүй хэдэж өгөхгүй. Тэгээ косттойгоо очиж уулзаад костл маань таана юу барьж болох уу гэдгийг чинь одоо тэр нөгөө бичлэл буюу саний таны хэлсэн. Миний өмнө дурдсан тэр R 20 30 40 гэдэг тэр бүснүүдээс шалтгаалаад яг юу барьж болох вэ, хэдэн давхар барьж болох вэ гэдгийг чинь бүгдийг ингээд дагаад заагтаад ингээд тэгтээ төгсч юм уу. За тийм байна. Тэгэхээр консулын зөвшөөрөл маань ер нь хэр удажж гарч байна. Ер нь их хамгийн их уддаг зүйл энэ дээр ах гэж бодоод байгаа штэ. Яг хөө мэдээж байшин барих нь удна л да, зөвшөөрөл нь их уддаг гэсэн. Хэр удах вэ? За мэдээж зөвшөөрөл нэгдүгээр консулоос шалтгаалдаг юм байна. Зарим консулууд бол мангар удаан байдаг. Зарим нь манай Belmont-ийн хувьд бол зөвшөөрөл хэцүү хурдан гардаг гэж хэлж болно. За бид нар бол нэг ойролцоогоор сар гаруй хүлээсэн баха. Planning нөгөө permit авахын тулд. Нэгэнт planning permit гарсан тохиолдолд бол building approval бол харьцангуй хурдан гардаг. Тэр нь ойролцоогоор нэг 2-3 7 хоног гарчдаг. Нийтдээ нэг 2 сар гэх юм уу та тий. Зөв. Тэгтээ яг одоо энэ дээр нэг харуулж хэлэхэд бол консул руугаа зөвшөөрөл авахаас өмнө ер нь бол тэр зураг маань маш товч тодорхой ирээдүйд ямар нэг өөрчлөлт гарахааргүйгээр хийх хэрэгтэй юм л та. Тэрэн дээр л хүмүүс айгүй их цаг их алддаг. Яагаад гэвэл нэгэнт аппруул авчаад дараа нь байшин барьж итэл хаалгаа ийшээ жоохон зөөх гэсэн. Цохоо жоохон томруулах гэсэн юм ч тийм үү те. Танаа жоохон ингэж барьдаг байжтэй гэдэг. Яг ингээд нэг жижиг сажиг зөндөө юм гарна л та мэдээж. Хүний нөгөө төсөөлөх тэр чадвараас шалтгаалаад тухайн одоо барилгаа барихаас өмнө таасан дээр яаж харж ийн тэрнээс шалтгаалаад тэгээ ямар нэгэн зөвшөөрөл гарлаа л бол одоо тэрийг өөрчлөх нааш цааш нь болох боломж нэгдүгээр тэр бол маш үнэтэй яг бол бүх зургаа дахиж хийлгэн хоёрдугаар консул дээр батал дахиад 2-3 сар болно гэсэн үг. Тэгэхээр зурган дээр л айгүй сайн төлөвлөж тэрэн дээр нэлээд тийм одоо өөртөө яг юу хүсээд айгүй сайн тодорхойлж ээж зураг айгүй сайн гаргасан тохиолдолд консултын аппруул маань гарна. Хурдан гарна. 2 сарын дотор бол бүх бичиг заасан бол болно тийм. Хоёулаа нэг зүйлийг скип алгасан юм шиг байна. Тэр нь планинг зураг гаргана гэж байна. Тэр чинь мэдээж мэргэжлийн байгууллагаар
тухайн байшингийнхаа бүх зураг төслийг гаргуулна шүү дээ, тий? Тэгнэ. Тэг. Тэр маань За зураг гаргах бол одоо хийх зураг гаргах тэр процесс маань өөрөө бас яг тэр бариулах чаа хүнээсээ бас аюул шалтгаална. Архитектор дээр очиж болно. Жишээлбэл архитектор бол өөрөөс чинь зүгээр за нэг иймэрхүү за нэг зураг үзүүлэл за нэг иймэрхүү байшин одоо зохиогоод өгөөч. Тийм бол архитектор зохиож өгнө. Тэгээ архитектор үнэтэй. Зургийг нь бол за нэг 2-3 мянган доллароос дээш ярьж эхэлнэ. Яг өөрөө юу байх гэдэг яах гэдэг айгу сайн одоо ойлгоцсон мэдсэн хүн бол хар зургаа өөрөө гаргаад тэгээд драфт дээр очиж болно. Драфт буюу одоо яг зөвхөн зураг зурдаг хөвж байж болно. Лайсенстэй бол тийм ээ. Драфт маань юу хийх вэ гэвэл таны хүссэн байшинг яг таны хэлснээр чинь зураад байгаа. Драфт маань өөрөө нэг зураг нь бол за нэг 800-аас 1500-ийн хооронд хэлбэлцэн. Драфт зургийг чинь планинг зургийг гаргаж өгнө. За тэгээд зарим драфтнууд өөрөөхөө хамтарч ажилладаг инженерүүдтэй холбоод өчтдөг. Тэгээд инженер нь тэр драфтыг хийсэн зурган дээр тулгуурлаад инженерийн зургаа бас нэг 500-аас 1000 хооронд хийгд өчтдөг юм байлаа. Тэгэхээр Алтагийн маань хувьд яг аль юугаар нь явсан бэ? Бидний хувьд бол хоёр яг тэр байшин одоо өрөөнд хэр том байх уу, тэр нь хэд байх уу, цонх нь хаана байх уу, цонхных нь хэмжээ нь яаж болох уу гэдэг бүх юмыг өөрсдөө ингээд туршаад хямууд янз бүрийн байшин очиж үзээд өөрийнхөө амьдарч ирсэн байшин дотроо зураад одоо скотч аваад шадан дээр наагаад за нэг иймэрхүү өрөө байхад чи багтаж болох юм байна гэж нарийн үтсэн л дээ. Тэгээд тэр ерөнхий яг ямар байшин барих гэдэг өөртөө ерөнхийдөө арам зургийг хар зургийг нь гаргаад драфт дээр очиж ирсэн. Драфтыгаа би ч өөрөө нэг төслийн менежер хүн болохоор яг нэг procurement дээр нэлээ нухаж суун л та. Тэгээд 3-4 компаниас 3-4 хүнээс үний санал аваад хүмүүстэй уулзаад тэгээд тэрэн дээрээ үндэслээд нэг хүн сонгож ирсэн. Тэгээд хаттай хүн сонгосон тэр маань өөрөө төрт одоо гарсан тийм настай хүн байсан. Тэгээд маш мэрэгжлийн өндөр түвшинд аягүй гоё зураг хийж өгсөн бид нарт. Тэгээд өөрөө бүр бичлэг ирж уулзаад газар дээр маань надад ус тодорхой хэмжээний одоо барилгын явцтай холбоотой ганц 2 зөвлөгөө өгөөд тэ. Тэгээд их тусалсан тийм поинтон байсан. Их баярлж явж байгаа тэр ахт бол одоо ч гэсэн холбоотой байдаг бид нар. За тийм байна. За одоо л дараагийн асуулт руу орно. За owner builder license гэж юу вэ? Энийг хэрхэн авах уу? Үүний талаар. За сая өмнө дурдсан те owner builder license маань хүн өөрийнхөө эзэмшил газар дээрээ нэг байшин барих зөвшөөрлийг авахыг хэлж байгаа юм л. Тэг яг одоо commercial бусад одоо builder-ийн адил тийм нэг удаагийн барих эрхээ л авч байгаа гэсэн үг л дээ. Тэр эрхийг бол одоо улсаас 7 жил нэг удаа өгдөг. Одоо өөрөөр хэлбэл би одоо энэ owner builder license аваад өөрийнхөө байшингаа барьчлаа шүү дээ. Тэгээд одоо бариад 2 жил болж байна гэдэг чинь би дахиад өөр нэгэн газар эсвэл энэ газар ч юм уу те дахиад байшин барих юм бол одоо тэр эрх нь 5 жилийн дараа нэгдэх юм. За тэрийг одоо авахын тулд тэр хэлсэн байгаа. White card буюу аюулгүй ажиллагааны заавартай танилцсан тэм сургалтанд цуцсан байх хэрэгтэй. Owner builder онлайн курс гэж байгаа тэрэнд цуцсан байх хэрэгтэй. Тэгээ энэ хоёрыг авсны дараа одоо манай можийн хувьд бол уулуур хаяанд хандаад аппликейшнээ бөглөөд тэр онлайн курсныхаа сертификатыг white card-ныхаа зургийг бас авсаад өөрийнхөө ID-тэйгээ одоо барих гэж байгаа байрныхаа
эзэмшлийнхаа батсан тэр нөгөө сертификат байна шүү дээ. Гэрчлэгээ. Тэрийг хавсруулаад тэгэл явуулна да. Тэгээд уулуурхай яамнаас бол за нэг дунджаар 10-аас 2 оны дотор 10 хоног дотор гарчт юм доо юу хурдан гарчт юм байна. Уулуурхай яам гэдэг тэрийг яг англиар яг ямар газар гэж хэлж байна? Манай можийн хувьд бол энэ owner builder license-ыг бол уулуурхай яамнаас авдаг Ministry of Mines and Heavy Construction гэж авдаг юм байлээ. Бусад одоо можуудад яг тийм уулуурхай яам гэж байдаг юм уу? Эсвэл барилгын яам гэж байдаг юм уу? Сайн мэдэхгүй байна. Манай можийн хувьд бол тийм Ministry of Mines гэдэг уулуурхай яамнаас авдаг. Тийм байна. Би тэг гайхаад байхгүй. Би яга барилга уулуурхай яам боловч тэглэгээл түрүүнээс хойш бодоодсэн. Тэгвэл ер нь перт гэдэг магадгүй баруун Австралийн хувьд нөгөө уулуурхай яам нь барилгаа бас давхар хариуцдаг юм байлгүй. За тийм байна. За тэгээд за конструкторуудаа хэрхэн сонгож авсан бэ? За одоо тэрнийхээ талаар одоо ойлаа ярил л да. За манай байрны хувьд бол дийлэнх ажлыг бол би өөрөө хийсэн. Гэхдээ мэдээж контракторуудыг бол авчиж ирсэн. За контрактор олох хамгийн одоо найдвартай хамгийн зөв арга нь миний бодлоор бол Facebook-ээс л хайна да. Одоо манай хувьд community page-нууд зөндөө байгаа шүү дээ. Одоо сабур болгоно баг өөрийн community page-тэй байдаг баг. Би бол community page дээр шууд зүгээр пост тавиад за ингээд local тэр хүн байна уу, ийм хүн байна уу гэж асуучдаг. Тэгэхээр хүмүүс зөвлөд эхэлсэн. За манай хүн ингэсэн тэгсэн эсвэл манайх одоо ийм хүнээр юм хэлсэн ч гэх юм уу те. Тэгэл ингээд 2 3 вариант гарч ирж штэ. Тэгээд тэр 2 3 хүнийг чинь ингээд судална. Сайн контрактор бол өөр ингэсэн вебсайттай байна, өөр ингэсэн пэйжтэй байна. Тэр пэйж дээр хүмүүс бас тодорхой хэмжээний ревю өгсөн байх жишээтэй тийм ээ. Тэгээд тэр бүгднийг судлаад за ингээд 2 3 компаниас нэг хоёрын одоо шүүжүүлтэйгээд тэр 1 2 компанитай нь өөрөө очиж уулзсан. Хийсэн ажлыг болох очиж үзнэ тийм ээ. Тэгээд тэр контрактор өөрөө ажил юун дээр ороод талбай дээр ороод за нэг юм хүм хийх, тийм хийхсэн ингээд тэгээд нөгөө дургуунуудаа явуулна. Тэгэл тэр компани чинь эсвэл контрактор дургуун дээр л үнэлтэд бид үүний саналаа өгнө л доо. Тэгэл тэр хүн одоо тэр ажил хийх юм байна гэдгийг нь олж харчаад үнийн хооронд нь харьцуулчаад тэгээд аль болох боломжийн хувьдаар сонгоно. Манай байрны хувьд бол жишээлбэл одоо барилгач өөрөө газар шарганы ажлаас эхэлнэ. Тэгэхээр бас яг энэ янзаар нэг ахыг олж аваад тэр ахт бол би санал тавьцаа ингээд техниктэйгээ хүрээд ирээрээ би бол танд ингээд яа тэр хүн ч одоо нэг үнийг санал өгнө шүү дээ. 2 3 мянган доллараа гэх юм бол би 200-д нь би ажиллаж ёо. Тань туслаад ингээд хийё гэх. Тэгээд тэрэн дээр тохироо хийгээл яг тэгвэл их контрактууд мэдээж тодорхой хэмжээний лейбертайгаар хийвэн шүү дээ. Өөртөө бүх юмыг хийхгүй одоо мэдээж ажлыг бол хурцдах ажлыг бол мэдээж лейбераар хийдэг юм. Тэгэхээр би лейберыг хийчихөө гэдэг. Тэгээд нэгдүгээр тэр контрактороо хийж ажлыг би өөрөө хянчиж байгаа. Хоёрдугаар үнэ тодорхой хэмжээгээр бууруулж байгаа. Гуравдугаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж хорж байгаа шүү дээ, тийм ээ. Тодорхой хэмжээний experience-тэй болоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд бид нар бол газар шарган дээр тийм хийсэн, конкрет дээр бетон цутгал дээр фундаментн дээр бас яг тэгсэн. Тэгээд тодорхой хэмжээгээр ярилцаал өөрөө би ингээд ажиллаж хийгээл тэгэл газар шарган дээр бетон фундамент дээр дээвэр дээр яг дээврийн нөгөө юу хийж хад төмөр дээвэр хийж хад тийм 3 контракттай би хамтарч юм. За бусад бүх ажлыг бол би үндсэндээ өөрөө хийсэн. Тэгээд дээр хэлсэн шүү дээ нөгөө цахилгаан те сан газ холболтыг бол нөгөө licensed компаниудаа хийлгэж байна. Тэгэхээр газрын ажил concrete roof эднэрийг тэд нар бас заавал licensed хүмүүс гэж хайх уу, хайж гэнэ үү эсвэл ер нь ажиллаад ер нь хийж байвал ер нь заавал хайхтай. Ер нь бол яг licensed хүн мэдээж licensed контрактор байх нь
одоо ашигтай шүү дээ. Тэ чи ямар нэгэн асуудал үүслэхэд ер нь бол гэхдээ ийм л юм байна шүү дээ. Одоо owner builder авлаа гэдэг чинь ер нь бүхэл одоо хариуцлагын бүхэл эрсдлийг тэр owner builder өөрөө л хариуцсан тийм ээ. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар одоо дээврийг одоо буруу хийгээд ороо орлоо гэж бодоход магадгүй та тэр контракторыг олж авна, магадгүй олж авахгүй мэдэхгүй шүү дээ. Тэр компаниг одоо энэ чинь бас нэг анчигдсан юм бол юу гэхээр ингээ шаруулттай ингээ ажилтдаг тийм ээ, нөгөө компанитай ингээ нэг хүн орж ирдэг чинь нөгөөх нь Нью Зеланд хүн болж таардаг. Нэг үтсэн чинь байхгүй болчихсон. Одоо натурууга ботцсон компани татан болгоцсон. Их мэтлэгээр бас тийм юмнууд бас байд анзаардаг юм байна. Тэгэхээр мэдээж лайсенстэй контрактор байсан дээр тэгтээ зарим нэг юм дээр бол жишээлбэл одоо бодог юм уу, эсвэл одоо шалан дээр мужаанууд за тиймэрхүү одоо мэдээж юм дээр бол заавал нэг лайсенс шаардаад ингээ яваад шаардлага байгаа ч юм уу ч юм сайн мэдэхгүй. Тиймэрхүү ажил дээр бол одоо өөрөө ч хийж болно, нэгдүгээр эсвэл одоо зүгээр одоо ганц хүнтэйч тохирч болно шүү дээ. Ягаад зүгээр одоо юу гэдэг бодог хийдэг компанид ажилладаг хүн байж болно шүү дээ, тийм ээ. Бодог хийж мэддэг. Заавал компанитай биш хүн тэр ажилтнтай манай байрыг нэг хагас буцаа өдөр утчаач тодорхой хэмжээгээр хоёулаа тохирч ихэд бол болохгүй юм байхгүй. Гэхдээ Алтагийн хувьд бол бодог бүх зүйлээ саяны тэр дурдсан 3 зүйлээс бусдыг нь бол ер нь бол өөрөө л гардаж хийсэн байж та одоо багн хан тийм. Манай байшингийн хувьд бол бас өрөө гэсэн онцлогтой төмөр каркасаар хийгдсэн байгаа. Тэгэхээр төмөр каркас хийхэд ер нь одоо амархан гэх юм уу да. Одоо байшин юугаар барьж шүү дээ, тийм ээ. Блокоор барьж болно, тоосгоор барьж болно, каркас хийж болно, төмөр каркас хийж болно, модон каркас хийж болно гэх мэт ингээд технологи бол хөгжөөд байна. Явн дээрээ шийдлэр байж болно. Миний хувьд бол одоо ягаад төмөр каркасыг сонгосон бэ гэхээр нэгдүгээр төмөр каркас ч өөрөө програмаар ингээд автоматаараа хийгддэг каркас учраас тэрэн дээр алдаа гарах айгүй боломж бараг байхгүй. Бүх нүхнүүд нь ингээд панчд буюу ингээд нүхнүүд нь цоологдсон байх жишээтэй ерөөсөө зургнууд нь айгүй уншихад айгүй амар. Тэг хийхэд ажиллахад айгүй энгийн тэр чинь хөнгөн ганцхан хийхэд айгүй тохиромжтой материал юм уу да тий. Тийм учраас тэрүүр хийсэрүүр одоо хан өрхөд бол айгүй амархан хоёр талаас нь гипсээр нөгөө талаас нь нөгөө кладинг буюу одоо гадна ханыг хийх мэтлэнгийн юм дээр бол нэг хүн ганцаараа их бүрэн боломжтой л гэж бодож байна. Ер нь Алтаа маань ер нь жижигхэн одоо нэг юм бичлэг хийгээд ингээд ер нь хийж байгаа зүйлүүдээ ер нь тэгж баримтжуулж авсан уу? Нэг хүмүүс тэгдэг. Манай эднэр маань эндээ хийдэг видео хийжсэн. Тэгээ нэг тэгж одоо хүнд үзүүлэлт барья гэсэн тийм зорилгоор бол хийгээгүй. Тэгвэл айгүй гоё юу үсгэн ш одоо дараа нь яалаа гэдгийг бас эргээ харах. Манай хүн бас өөрөө тиймэрхүү яг ийм сонирхолтой хандэ манай одоо тэг бүхэл төрлийн юмыг хийх сонирхолтой. Тэгээд өөрөө ч бас нэг бага хэмжээгээр ажлынхаа дараа бас тиймэрхүү хөрхөн бизнесээ бас явуулдаг байгаа. Тэгээд энэ тентгийн зүйлийг хийхдээ чөлөөл гарден хийхдээ жижиг видео тавиад айгүй хурцчихдээ штэ нэг хурдан болгоод ингээд тэгээд харуулсан. Тэрийг ингээд аль болох авч үлдээд яваад байдаг л да. Тэгээд хэрэг байх юм бол бүгдийн гоё ингээд баримтжуулаа үлдээчихвэл аюу гоё юм байна да. Аюу хурднаар ингээл гэлж тийм. Тэр нь гоё үед бол гоё. Миний хувьд бол нөгөө сах хугацаанд аюу их баригдсан. Тэр чи бас бичин барин камер тогтоон байнга асаан унтраа дараа тэрийг монтаж нэг. Тэр бол миний хувьд бол амар цагийн гарц шиг санагдчихсан. Яг л би энэ байшин чинь нөгөө ажлынхаа хажуугаар л ингээд барина шүү дээ. Манайх айгүй атстай нөгөө ажлын маань газар маань айгүй ойрхон байсан. Тэгээд өдрийн цагаар зүгээр цагийн дотор 5 минутанд газ ирээд 20 минут ч хамаагүй тий ядаж 20 минут ч 30 минут ч ажиллаж газ юм аа дураад гэл тогтоолоо тэгээд машин руу өсөрж ороод ажил руугаа явдаг байсан. Тэгээд ажлаа тараад 6 ингээд
Тэгээ тасрахаас өмнө 6 инч манай ч бас аюу их тасардаг. Тэгээд 6 цагаас өмнө ядаж нэг цаг ажиллачихъя. Гясаа ирээд пум болоод тэгээд хагас бүтэн өдөр ажиллана. Тэгжээд барьж ирсэн. Тийм учраас аюу баянгийн юм гүйсэн баримттай юм яарсан байсан гэх юм бэ. Тийм учраас тийм бишдэг юу яасансан бишдэг моtel байсан. Тэгээд эхнэр маань хүүхдүүдтэй араад яаж над нэг тай хаад хөлөд тэр үедээ нэг ганц хоёр бишдэг хийжсэн тий. Одоо харахад хоёул үнэхээр л хоббитай байна. 20-30 минутыг амьдаад түргээд тэр чинь бас нэг хүний бүр нэг дур сонирхол байгаад байна шүү дээ. Бас нэг тэрийг нэг дуусгачих. Тийм шүү дээ. Тэр чинь ингээ бүр ингээ хүсээд байгаа юм чинь бүр ингээ. Юу тэр өглөө босоод газ тийм руугаа явмаар санагдаж байна. Араг оройд удажхтай зүүдэндээ үргэлжлүүлээ ажиллая гэдэг нь үү? Тий. Унтахаас өмнө маргааш хаймаа гэж бүр деталь бодоод за тэр ингэж баваад ингэж базаад ингэж нэг чэнэс ингэж хавчаад ингэж боогоод тэгж өргөөд Ер нь айгүй адилхан бодолтой юм байна да. Манай хүн бас яг нэг тиймэрхүү хүн шүү. Нэг юм ихлүүлчихвэл за тэгэл ерөөсөө үүээ чи орооч хоол идэ чи амраач л болт шүү дээ. Ерөөс бүр хоббироход алан болт. Өдрийн бод шөнийн зүуд болж хуурдаг байхгүй ч. Тэр нь бүтээд ингээд бүтэмжтэй болол айгүй гоё болол байвал урам ороод хартаа гэл жоохон бүтэмж бол чив гээл тэрэндээ жоохон стресстэх маягтай нөгөөдгийнхээ учрыг олдог. Тийм шүү дээ. Энд чинь тэгээд маш олон юм шинээр хийж эхэлтэй явж байгаа. Тэгээд мэдээж бүтэхгүй болохгүй юм зөндөө гарна. Тэгээд тэр нь ч бас эхний удаа хийж байгаа. Ингээд 2 удаа хуулаад, 3 удаа хуулаад, 4 удаа хуулаад үнэхээр санаагаар ундаг уу бас ирэх. Тэгнэ. Тэгэхээр барилгын материалаас хаанаас бас арай хямдар олж авах уу гэдэг нь бас хүмүүст их сонирн байх л да. Яг гоо Bunnings ороод Bunningsаас те барилгын материалын дэлгүүрээс хаасаагүйлэн тэндээс материалуудаа татаж авах боловч авч болох боловч айгүй үнэтэй шүү дээ. Ер нь бол Bunnings үнэтэй. Яг ингээд зүгээр нэг 10 ширхэг шүрэг бооцсон боогоо л $10 гэж зардаг газар шүү дээ. Тэгэхээр ер нь барилгын материалаа ер нь хаанаас хямдар олж авах уу? За барилгын материалыг бол хамгийн түрүүнд бол тэгээд Facebook Marketplace шүү дээ. Ерөөсөө бүхэл юмыг чинээс салбар авах хичээн. За альва юмыг орлуулах тийм уу юмхнаар юм хийдэг тийм бас боломжууд айгүй их байдаг юм аа. Тэр одоо хүний харах үндэслэл одоо ямар байх нь. Жишээлбэл манай энэ барилга дээр бол эдгийнх нь бол тэгж барьдаг. Тэгээ Оросууд Монгол бас яг тэгж барьдаг. Гадна талын ханыг бол ихтэй фанерлчд дээр нөгөө юугаа хийдэг кладинг тэр ханы кладинг хийдэг. Энэ ч нэсэнгээ фанер бандчтай тий. Фанер ингээ худалдаж авах хэрэг жишээлбэл Bunnings дээр тэр нэг фанер чинь $45 байхгүй. Гэтэл энэ бүхэл байшинг одоо дээвртэй бүх ханаа ингээд фанерлэгчээс баг нэг Bunnings-ийн мөнгөөр бол баг нэг одоо хэд юм бэ? Хэд болчихлоо $14-5 мянган болчихсон. Тэгээ фанер одоо ингээ хаанаас яаж болох вэ гэж хайгаад явжсэн. Хайж байгаа чинь ингээд Facebook, одоо Gumtree бүхэл юм фанернаас асуув. Тэгж явсаар байгаад нэг үйлдвэртэй таарлцсан. Тэр үйлдвэр нэг хаттаас маш их хэмжээний галтгоо оруулж байгаа компанид таарлцсан. Тэгсэн яасан тэр галтгоог хаттаас контейнераар авчихдаа тэр боотлол нь өөрөө фанер тийм боотлолтой тийм ээ. Тэгээд нөхдүүдийн хувьд тэр фанер маань ер нь бол одоо хоглох байхгүй тийм ээ. Тэр ч одоо мангар том юм юутай агуулгатай тэр доктор ингээ нөгөө фанерууд ингээд хураа. Тэгээ баг ингээд хайх марк нэг $1 зарыг. Тэгэл нөгөө байшинд фанер чи тийчнээс авахд баг нэг $1000 бүх фанер авчиж байгаа байхгүй. Тэгээ илүүтэй гарсан фанераа би эргээд авсан гэж бодсон. Facebook-ээр тавиад $1 авсан нэг $10 гэдэг авахд Facebook-ээр за юу тэрстэй ашиг машин хийгээд авсан. Тийм 10 нуглаа хийсэн шүү. Их мэтлэнгээр одоо орлуулах юм бол зөндөө юм байна. Тийм мэдээж аль болох Facebook-ээс хайж одоо Marketplace-аас хайх юм бол илүү чанартай ч юм байдаг. Гол нь юу хайх вэ гэдгээ л мэдэх. Яг юу ямар материал байх хэрэгтэй. Тэрний одоо техникийн одоо өгөгдлүүд нь ямар байх хэрэгтэй гэдэг өөрөө айгүй сайн судалж мэдээж ингээ хайх юм бол
Binance-аас 3-4 дахин хямд хүнтэй материал боллоо. За За гэхдээ Binance руу одоо 100 айлд руу 100 удаа явдаг. Binance руу Binance руу бас тэгэл Binance руу бас 100 удаа явна уу яа. ер нь ирчүүдийн хамгийн дуртай дэлгүүрч одоо Binance байд юм шүү. Манай нөхөр бол тэгэл Binance ороод алга болчихдээ шүү дээ. Нэг юм аваад ирчихгээл тэгсэн тэгэл хаасаагүй юм үзэл тэгээ нэг юм судлаад аль нь юм болоо гэж судлаад алга болчихдээ. Манай найз нөхөд гэр бүлд бүгдээрээ мэддэг шүү дээ. Төрсөн өдрөөр бол Binance-ийн карт билээ. Хамгийн хүссэн бэлгэн. Тийм байна. За хоёлоо ерөнхийдөө энэ ингээд шинэ байшин хадлаар ингээд дуусгая. Тэгээд одоо хуучин байшиндаа бас өргөтгөл барьж эхэлсэн байгаа. Тэгээд тэрний талаараас яриа. Тэгээд тэр нь бас зөвшөөрөл хэрэгтэй байлгүйдээ бодвол тэрнийхээ талаар хэрэгтэй. Одоо хуучин байшин маань 1952-3 онд баригдсан маш дээр үеийн байшин байгаа. Тэрийг эхний ээлжлүүд тэрийг зассан манах бүх юм шинж зассан. Засахад бол тодорхой хэмжээний одоо нэг тийм зөвшөөрлөсөх юм байхгүй. Тэр дотроо хан манын буулгаад эсвэл одоо цонхмохоор томруулах гэх юм уу тийм хийхгүй зөвшөөрөл хэрэггүй байдаг. Тэрний дээврийг нь бол салахад харин зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Билдинг аппрув давхар авна. Тэгээ бид нэр эхний ээлжинд бол хуучин байшингаа иж бүрэн зассан. Тэгээ одоо бол байшиндаа өргөтгөл барьж байгаа. Тэгээд нөгөө нэг 7 жилийн хугацаанд нөгөө дахиж авдуу гэж билсэн шүү дээ нөгөө овнер билдрээ. Тэгэхээр нөгөө өргөтгөл хийх болохоор нөгөө овнер билдер авах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ өргөтгөл хийхээр яг л шинэ байшин барьж байгаатай адилхан бүх зөвшөөрлүүд аавна. Тэгээ энэ удаад бол бид нэр овнер билдер авах боломжгүй. Тэгээд манай нэг таньдаг нэг бас нэг хүнтэй танилцаад өөрөө билдер нэг компанитай танилцаад тэр эзэнтэйгээ хороод тэр манай одоо манай өргөтгөлийн ерөнхий одоо билдер гэж явж байгаа боловч одоо non essential team ажил дээр бол би өөрөө ажиллаа хийнэ гэдэг хоёр хуваацсан байгаа. Тэгэхээр нөгөө байшин барих нөгөө билдерийнхаа маань төлбөр маань бүр мэдэгдэхүйц багасж байгаа. Би өөрөө юу хийх вэ гэхээр би дотор заслаа би бүгдийг өөрөө хийн. Буюу одоо бүх гипса хийн, бүх картон будгаа хийн, бүх шалаа би өөрөө хийн. Мандаа энэ шинэ байшин дээр ажилласан ахилгаан болон сангийн хүн орж ирэн тэрнтэй би тусдаа тооцоо хийн. Тэгэхээр билдрийнхаа нөгөө нэг хариуцах нөгөө ажлуудаасаа би тодорхой хэмжээний ажлуудыг өөр төрөөр авсан байгаа байхгүй. Гэхдээ ерөнхийдөө билдер маань өөрөө нэгтэй энэ байдлын төслийг бол хариуцж байгаа. Тийм учраас бүх одоо үе шат дээр нь цаач өөрөө шалгалтайгийн миний ажиллагдсан цаач өөрөө тань. Би өөрөө тодорхой хэмжээгээр жоохон заванда мохот ч юм уу эсвэл шаардлага хангалтгүй хийчих юм бол цаач надад шаардлага тавиад тэрийг өөрөө засах өөрөө байшин өөрөө тэр хариуцлага бидгээд дотроо хийнэ. Тийм дээ. За ерөнхийдөө хоёлоо бас подкаст маань бас цагаад аваад явсан байна. Тэгээд яригч зүйл их байна. Асуултууд ч олон ургаж гарч ирэх гээд байна. Тэгэхээр ерөнхийдөө хоёлоо ингээд подкастаас өндөрлөө. Тэгээд хүмүүс маань бас түрүүн би бас хэлсэнтэй тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас авахыг хүсвэл бас алтаатай манаас холбогдоорой. Тэгээд бас алтаа маань зав чөлөөгөөрөө та эддээ бас сонирхсан асуултанд нь бас хариулж өгөх бах. Тэгээд тэгтээ мэдээж ажилтаа хүн шүү манайхан тэгээд зөксөө захиу бичээд хариулахгүй юм гэдэг. Тэгэхээр тэгээд мэдээж сүүлийн асуултыг бас ирээдүйн зорилго зарилтын талаараас асуухгүй болохгүй хаа. Мэдээж ийм их хөдөлмөрч ажилсаг сурсан мэдсэн юм ихтэй ийм залуудаа мэдээж ирээдүйн зорилго зарилт нь бас том байгаа бах. Яг ирээдүйн зорилго маань юу хөө? Ер нь бид нар үтгэхээр ах их хэрэгтэй л ер нь Монголд ч тийм үйл хөдлөлийн тодорхой хэмжээний бизнес хийдгээс ер нь Австралид ч яг иймэрхүү чиглэлээр бизнес хийнэ гэсэн тийм зорилготой ирсэн. Тэгээ одоо энэ зорилгынхаа одоо ерөнхийдөө энэ төсөл гэдэг
агуулгаар нь үзэх юм бол одоо эхний төслөө бол хэрэгжүүлээд дуусах тал руугаа болж нь одоо туухтахгүй өргөтгөл баригдаад энэ одоо энэ газар дээр байх гэсэн бүх юм барай дуусчих жаа гэсэн. Тэгээд түрээс нь тийм ээ. Тэгээ ер нь бол цаашдаа ч гэсэн одоо яг эмхүүл төслүүдийг хэрэгжүүлэх юм зорилготой байгаа. Хуучин байшин, аван даасан ард нь шин байрны өргөтгөл байх юм одоо эсвэл одоо хуучин байшингийн нураагаад орон хашин 2-3 юунит байдаг юм уу тийм. Ер нь батхын зорилго тийм л байна да. Маш гоё зөвлөгөө байна. Ер нь бол үйл хөдлөлийн салбар гэдэг бол Австралийн хувьд бол тий Австралид бол үйл хөдлөлийн ханш бол мэдээж хаасайг л үйл хөдлөлийн ханш өсөж байгаа. Гэхдээ яг Австралийн хувьд бол эндхийн иргэн энд амьдарч байгаа улс хүмүүсийн тоо өдрөөс ирэх тусам өсөж байгаа. Зөвхөн энэ Австрали улсын иргэдэн өөрсдөө өсөхөөсөө гадна энэ улсад иргэн болохыг хүссэн маш олон улсын иргэд байгаа. Тэгэхээр ер нь өдөрт гихтэл өчнөө олон CT-с нэмэгдэж байна. Оршин сууж байгаа хүмүүс нэмэгдэж байна. Оюутнууд нэмэгдэж байна. Тэр хүн болгон амьдрах орон байр хэрэгтэй. Тэгэхээр энэ үйл хөдлөлийн салбар бол ер нь Австралид бол тэгээ ер нь маш том. Тэгээд бас маш их үнийн бас тэг үнэн өсөж явдаг зүйл те үйл хөдлөх гэдэг маань одоо яг байна. Тухайн Австралид бол та өөрийнхөө байшингийн equity-г ашиглаад буюу тэгээ одоо тухайн зах зээлийн ханшийн өсөлтийг харахад л ерөөсөө таныг зүгээр унтчих чинь л байшин гэж үн өсөж гинэ л гэсэн хэрвээ та аль болох та өөрийн гэсэн байшингаа аваад үйл хөдлөхийн бас өөрийн гэсэн үйл хөдлөхтэй болохоор алийн болгон бас түрээсийн байранд байцгаах юм манайхан тэгэхээр бас тэрийг бас бодолцоорой та оюутан байсан ч байшин авах хэрэгтэй PR болох юм бол бүр сайн байна бүр авахд бол ногоон гэрэл хасаад ирнэ тий шаардлага багасаад ирнэ гэх мэтчлэн үйл салбар бол маш том салбар тэгээд энэ салбарт орох гэж байгаа хоёрт амжилт хүсье тэгээд энэ нарийн мэрэгчлэрээс суралцсан төгсөөд те ажил мэрэгчлэлтэй амжилттай бүтээлтэй байхаас гадна тэг бас өөрийн амьдралаа цэцгэлэн босгож бас үйл хөдлөлийн ханшинд одоо тэнгэрт хадсан энэ оронд өөрийнхөө хүч хөдөлмөр мэдлэг чадвараар орон гэрээ босгож барьж чадсан ажилсаг хөдөлмөрч алтаа чамд болон тэг гэр бүлд нь амжилт бүтээлийн дээдийг аз жаргалын хамт хүсэн өрөө. Маш баярлалаа. Тэгээд энэ подкаст нь бас манай гэр бүлийг өршин маш талархаж байна. Тодорхой хэмжээний одоо мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж чанарсан хүмүүс хандаарай, асуугаарай, тий санаа зовоорой. Юу тусахыг зүйлхийг хичээнэ. Тэгээд танаа подкаст гэсэн өөрийн хийж байгаа энэ ажил бас маш том амжилт өсөөрөө та бол одоо энэ Монгол байгаа энд ирсэн байгаа энэ монголчуудад маш их том мэдээллийн source болж байгаа мэдээллийн одоо ундраг болж байгаа юм хэрэгтэй юм хийж байгаа гэдэг би бас маш баярлалаа. Танд бас баярлалаа. Баярлалаа. Яасан гоё. За тэгээд энэ сайхан цагаа зарцуулаад хүнд та өнөөдөр цагаа зарцуулаад биднэрт мэдээлэл өглөө сонсож байгаа сонсогч нар маань маш их баяртай байгаах. Тэгээд танд цагаа гаргаад өөрийнхөө мэдсэн, сурсан, туршлага бүх зүйлээ хуваалцсан алтаадаа маш их баярлалаа. Ер нь подкаст маань орсон хүн болгоны цагаа зарцуулж байгаа энэ бүгд маш их баярлж явдсан шүү. Тэгээд та бүхэн манаас цагаа зарцуулсан бит хоёрыг дэмжиж манай подкастын маань дэмжиж YouTube дээр subscribe хийгээд сонсорой. Энэ бүгд маань бас цаанаасаа бас тодорхой хэмжээгээр бас урамшуулал байдгийн шүү. Тэгэхээр дэмжиж subscribe-а дараад, like-а дараад сонсорой манайхаа. За ингээд Перт хотоос Алтаа, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Алтаа. Баяртай.